Android Media би хэрхэн ажилдаг вэ болон Дэхүү хамтлаг 2023 оны 3 дугаар сар. Олон янзын хил соёл зан заншилтай дэлхийн иргэдийг цаг хугацаа орон зай үйл хамааран холбодог цорын ганц гүүр бол дуу хөгжим. Хүний сэтгэлээс урган гарах тэрхүү мэдрэмж өөр нэгний зүрхний утсыг хөндлөн гэдэг тэрл хөг хшийг бүтээж түгээж чадах нэгэн байна гэдэг юутай гайхалтай бас азтай. Бидний өнөөдрийн зочид бол ийм хувь заяанда хөтлөгдөн эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж яваа Дэхүү хамтлаг. Өнөөдөр бол тэдний өдөр. Учирлаваас Metaverse уран бүтээлээ төлөвлөж урлаг технологийн хорчлын түүхэн үйл явдлыг бүтээж буй анхны хамтлаг болж байгаа тэд Rumble of Thunder version 1.1 нэртэй тоглолтоо үзэгч дүмэндээ хүргэж байна. Бидэнд тоглолтын өмнө тэдэнтэй уулзах завшаан тохиосон юм. Ингээд Дэхүү хамтлагийн төлөөлөл болсон 4 гишүүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя. Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ? Хамтлагийн ахлагч З. Галбадрах. Би хөгжим бүжгийн коллежийг морин хуурч Сүйсийг урлаг судлаач мэргэжлэр суралцаж төгссөн. Хамтлагийн гишүүд маань бие олон жилийн өмнөөс мэддэг найзууд ах дүүс байсан тул нэг хамт олон болоход төдийлөн урт суртаа шаардаагүй. Харин Дэхүү хамтлагийг бүтээж гаргаж ирэхэд чамгүй хугацаар зарцуулсан. Монгол Улсын гавьяач жүжигчин Б. Даштондог ах биднийг продюсерлаж 2016 онд анхны уран бүтээлээ гаргаж байлаа. Түүний 8 жилийн уйггүй судалгаа нүүрийн хөтөлбөрийн дараа манай хамтлаг бүрдсэн гэж хэлж болно. Хөгжмийн төрөл талаасаа бид дэлхийн рок хөгжмийн ертөнцид цоошин түүхийг бичих зорилгоор Монгол үндэсний хэв шинжийг барууны рок урсгалын хөгжмөнтэй хоршлуулан хүннүү рок хэмээх шин жанрыг бий болгосон. Хамтлаг бол өдөрт хэд хэдээрээ гарч ирж эсвэл үгүй болж болгож хөгжмийн урсгалд тийм ч амар бүрэлдэн тогтдоггүй. Тиймээс далаацтай зорилго даацтай уран бүтээл хийх нь бидний жанжин шугам юм. Манай хамтлаг юу вэ дуугаараа 2019 оноос дэлхийн нийтийн анхаарлыг татах болсон бөгөөд одоогоор нийт 2 цомгийн 22 орчим уран бүтээлийг сонсогч олонний хүртэл болгоод байна. Бид хамгийн анхны тоглолтоо өсөж төрсөн эх орон гал голомтоосоо эхэлж байв. Дэлхийн олон орон хот мужуудаар аялан тоглолтоо хийгээд 2022 он гэхэд алдарт Coachella наадмаар эхэлж бид нийт 7 сарыг замд өнгөрүүлсэн байх жишээтэй. Энэ зуур ЮНЕСКОгийн хүндэт шагналыг ч хүртэж дэлхийн энх тайвны албан ёсны илч хамтлаг болоод амьдсан. 2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хамтлагийн бөмбөрчин Г. Од Баяр. Аялан тоглолтоо байгаа үед мэдээж завгүй өнгөрдөг. Тогтсон цагийн хуваарийн дагуу нэг өдөрт хийх ажлууд маань урьдаар тодорхой болчихдог учраас түүнийхээ дагуу хариуцлагатай ажиллахад л болно. Ерөнхийдөө тоглолт эхлэхээс өмнө зайлшгүй хөгжмийн дууралтаа шалгаж туршиж үзэхээс эхлээд л ажил хөврөндөө. Харин тоглолтоос босод үед шинэ уран бүтээл, цомог төсөлдөө төвлөрдөг. Өнгөрсөн хугацаанд Metaverse дэх тоглолт эх 6 дугаар сард эхлэх Европын аялан тоглолтод илүү төвлөрч ажилласан. Өдөрт дунджаар 8 цагийг бэлтгэл зарцуулдаг. 3. Таны ажлын ноу-хау. Хамтлагийн ахлагч З. Галбадрах. Продюсер Б. Даштондог ах бол манай хамтлагийн гол амин сүнсэн. Хамтлагийн имижээс эхлээд уран бүтээл хүртэлх бүх зүйл түүний философи нэвч шингэсэн байдаг. Харин бидний зүгээс бүтээлээ энэхүү мөн чанартай нь холбож туурахыг хичээнэ. Илүү дэлгэрүүлбэл Даашка ахын гаргасан утга санааг хөгжүүлж манай хамтлагийн энэ тэмүүлэн хөгжмийн найруулга дээр ажиллана. Морин хуурч Хөөмич Б. Инх сайхан маань нэмэлт элементүүд гаргаж ирнэ гэх мэт бүгдээрээ л тал талаас бүтээл санаануудаа нэгтгэдэг. Ингэж энэ бүгдийн нийлэмжээс сайн нэг чанартай дуу хөгжим гардаг гэсэн үг. Нэг талаараа урлагийн салбар хагас зэрэгжилтийн байдал буюу сахилга батыг шаарддаг болохоор ямагт төлөвлөгөөнийхөө дагуу хариуцлагатайгаар ажиллах зарчмыг баримталдаг. 4. Ашиглахгүй байж чаддаггүй апп хэрэгслүүд юу вэ? Хамтлагийн морин хуурч Хөөмич Б. Инх сайхан. Logic Pro, Pro Tools зэрэг програмуудыг дуу хөгжим бичгтээ ашигладаг. Мөн үүнээс гадна гар утасны дуу хураагуур маш их хэрэг болдог. Шинэ хөгжмийн санаагаа мартахгүй тулд тухай бүрдэнд бичиж авах хэрэгтэй, хурдан бас хэрэглэхэд хялбар. Харин өдөр тутмын амьдралдаа замын төгжрөлөө тооцоолох үүднээс Google Maps-ыг тогтмол хэрэглэж байна. 5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? Хамтлагийн бааз гитарчин Б. Нямдава. Сайн төлөвлөлтөөс л эхлэндээ. Ажил ихтэй байна гэд ар гэрээ орхитуулж болохгүй, хувийн амьдралдаа анхаарч байна гэд ажил албаа залгардуулж болохгүй. Тэгэхээр маш сайн зохион байгуулалттай байж том зургаар нь төлөвлөх хэрэгтэй. Мөн цагийн ямиг цагт нь хийчихдэг байвал их цаг хэмнэнэ. Хойшлуулсан ажил дараагийн төлөвлөгөөнд чинь саад болно гэхээс нэмэр болохгүй нь мэдээж. 6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Хамтлагийн ахлагч З. Галбадрах.
Хамтлагийн тухайд жилийн өмнөөс бүх ажлаа нарийн төлөвлөж гаргадаг. Шинэ цомог, тоглолт, оролцох үйл ажиллагаа зэргийг манай менежментийн багийнхан бүтэн жилийн өмнөөс бэлдэнэ. Хүн талаас айхтар бичиг тэмдэглэхгүйч тухайн жил сар 7 хоногудад хийх ажлаа ерөнхий том зургаар нь харцдаг. Мэдээж уран бүтээлч хүмүүсийн хувьд хамгийн чухал нь шин дуу хөгжим учраас цаг гарвал уран бүтээлдээ төвлөрч төлөвлөдөг. 7. Ирч хүчээ хэрхэн сэлбдэг вэ? Хамтлагийн морин хуурч Хөөмич Б инх сайхан. Аялан тоглолтын үед сул чөлөөтэй цаг л гарвал хамтлагийнхаа гишүүдтэй хөгжилтэй зүйлс ярьж инээлдэх дуртай. Тийм мөчүүдээс ирч хүчээ иргэн олж авдаг гэхүү дээ. Үүнээс гадна Монголдо байгаа үед байгалийн сайханд гарч төрсөн нутгаа зорин уул ус мал ахуйтайгаа ойр байдаг. Хамтлагийн бөмбөрчин Г од 2. Дуртай ажиллаа хийж байгаа болохоор тэгтлээ хэцүү санагдах зүйл ховор. Миний хувьд тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэх тэр уран бүтээлийг сонсоод баярлан хөөрч байгаа олон мянган үзэгчдийн нүдийг хараад л бүх ядарлаа ортоос мартчихдаг. Уран бүтээлч хүмүүсийн ажил мэргэжлийн азтайч гэмээр хэсэг нь энэ юм болов. 8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл ажил юу вэ? Хамтлагийн бааз гитарчин Б ням даваа. Миний хувьд сүүлийн үед усан сэлэлтээр хичээлэх сонирхолтой болоод байгаа. Инх сайхны маань хувьд өөрөө өөрийгөө олох бясалгал гэж нэрлэгддэг жүүж зүгээр хичээлж байх жишээтэй. Од баярын хувьд пенц цуглуулах сонирхолтой болсон гих зэргээр гишүүн бүр үндсэн ажлынхаа хажуугаар хоббигоо хөгжүүлдэг. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудад оролцдог. Сүүлд гэхэд л Америкийн нэгдсэн улсын алдарт Metallica хамтлагийн Black цомгийн 30 жилийн ойд зориулан гаргасан тусгай цомогт өөрсдийн дуу хоолойгоо мөнхлөх завшаан тохиож, үүнээс олсон ашгаа тэр жигтэн жил бүрийн 11-р сарын 1-ний өдөр тохиодог Монголынхоо өгөх өдөрт таньдавсан. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? Эрэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд. Хамтлагийн ахлагч З гал бадрах. Уран бүтээл өнгө төрхөөрөө дамжуулан Монгол өв соёл зан заншлыг дэлхийд сурчлан таниулж байгаа нь бидний ажлын хамгийн том онцлог гэж бодож байна. Маш олон хүн нь дэхүү хамтлагаараа манай улсыг танин мэдэж, лавшруулан судалж, зорин очихыг хүсэж буйн бидний бий болгож буй үнцэн. Бидний оршин байгаа нэгэн утга учир юм болов уу? Үүгээрэж бахархаж омогшдог. Тангараг өргсөн эмч цагдааг гэдэг шиг манай мэрэгжилч мөн хүн ардыг хөгжөөн зингүүлэх, баяр баясгал мэдрүүлэх зайлшгүй үүрэгтэй. Тэр ч утгаараа эрэг сайн талыг нь дурдаад дуусшгүй. Бидний дуу хөгжмийг сонсоод альваа зөвхөрч шантарсан, туйлдж мухардсан, өвдөж завсан хинч бай дотор хүчрхэг сүнсээс ирээж урам зоригоор цэнэглэгдэж тэгтэгдээсэ гэж хүсдэг. Энэ бүх үзэл санаа бидний уран бүтээлд шингэсэн байдаг юм. Харин хэцүү бэрхшээлтэй талын тухайд цаг зав багтай урт хугацаагаар гэр бүлээсээ хол замд өдөр хоногуудыг өнгөрүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Сэтгэл санаа болон бие махбодын хувьд асар их төсвөр төвчээр шаарддаг. Гагцгүй ийм үед хувь хүний зохион байгуулалт чухал. 10. Та одоо юун дээр төлөвлөж байгаа вэ? Ойрын төлөвлөгөө. Хамтлагийн морин хуурч Хөөмич Б инх сайхан. Rumble of the Thunder version 1.1 Metaverse дэх тоглолтондоо бүрэн төвлөрсөн байна. Энэ тоглолт нэг талаас урлаг технологийн хоршил болж Монголын дуу хөгжмийн ертөнцид цоошин хуудсыг бичиж байгаа бол нөгөө талаас бидний өвөг дээдсийн уламжлан ирсэн өв соёлыг нэхэн санах, орчин цагийн амьдралтайгаа нийцүүлэн ухамсарлах даацтай санааг дайж байгаа. Тэр тусмаа бид их дэлхийгээ хайрлах, эцэг эхийг хүндлэх тухай уран бүтээлээрээ дамжуулахыг хүссэн. Бидний хийлэх гэсэн утга санаагч технологийн хүчээр маш чадварлаг илэрхийлсэн гэж бодож байна. Тоглолт нийтдээ 60 минут үргэлжилнэ. 11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ? Хамтлагийн морин хуурч Хөөмич Б инх сайхан. Мэдээж хөгжимчин хүн учраас чадвараа тогтмол хөгжүүлэхийг эрмэлздэг. Шин техник зохиохоос эхлээд аль болох өөрийгөө сорих дуртай. Мөн морин хуураас гадна гитар тоглож нэмэлт технүүдийг сурахыг хичээнэ. Харин хүүхэн талдаа сүүлийн үед адууг шинжиж сурахаар амтны антом судлалт сонирхолтой болоод байгаа. 12. Санал болгох ном, кино, хөгжим. З гал бадрах. Монголын нууц товчоог хүн бүр заавал уншаасаа гэж санал болгомоор байна. Б инх сайхан. Дууны тухайд 2 дахь цомгийн Sell the World уран бүтээлээ санал болгоё. Хүн төрлөختөн байгаль дэлхийгээ хайрлахгүй бол асуудал улам тооморч даймжирсаар байна. Та бүхнийг энэ бүтээлийг чин сэтгэлээсээ чих тавин сонсохыг хүсье. Б ням даваа. Киног гэвэл бүх цаг үеийн сонгодог бүтээл болох загалмайлсан эцэг киног үзээрэй. Миний хувьд 3 ангийг нь жилдээ 1 удаа үздэг. 13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө. Хамтлагийн морин хуурч Хөөмич Б инх сайхан.
Өөртөө үнэнч бай гэсэн зөвлөгөөг байнга санаж явдаг. Алдсан ч, онсон ч миний л алдаа, миний л амжилт. Үр дүн яаж ч гарсан би эцэг хүртэл өөртөө үнэнч байж гаргасан шийдвэртээ бат зогсож чадсан гэдэг нь чухал. Хамтлагийн ахлагч З гал бадрах. Би Б лавгсураа агсны Монгол тулхтны 100 эрхэм нэвтрүүлгийн үеэр хэлсэн бодол хүрсэн газар би хүрдэг гэх үгтээ тун санал нийлдэг. Альва ажлыг эхлэхийн өмнө бодно, сэтгэн, мөрөөднө, тэгж байж л бэллээ олно шүү дээ. 14. Бусдад шидэх санаа. Хамтлагийн морин хуурч хөөмич Б инх сайхан. Нэгдүгээрт байгаль ихээ хайрлаарай. Хоёрдугаарт хүн шиг хүн баймаар байна. Техник, технологийн хурцтай хөгжил, нийгмийн зав чөлөөгийн өдөр хоногуд хөвөрж байгаа энэ үед хүн бүрэл сайхан амьдрахыг хүсэх нь гарцаагүй. Гэлээгээд бусдын амьдралд төвөг удаж нэгнийхээ мууг үзэхгүй, хүн чанартай байх нь чухал. Бид бие биедээ дэм тусдаа явах хэрэгтэй. Unread Media би хэрхэн ажилтдаг вэ болон нийтлийг бичсэн Мажик сүрэн, нийтлийг уншсан Жавхлан төр.